Улсын дугаар олголт рандом системээр автоматар унжирна гэсэн үг ээ. Өнөөдөр бүх хүмүүсийн нүдэн дээр шинэ сер задлаж байна. Шинэ серд нийт 9999 ширхэг дугаар байгаа. Тийм болохоор Ацтаныг нь л Азийн дугаар авна гэсэн үг ээ. Хинч 8888 эсвэл 9999 гэсэн автомашины дугаар авч болно гэж ойлгож болно. Өнөөдрийн тухайд шинэ серийн сонголт 3 сонголт байгаа юм байна. Өнөөдөр ОНХ, ОНЯ, ОНТ гэсэн дугаарлалтаас аль нэгийг задлаж байгаа юм байна. Үүний хувьд өөрчлөлт гарахгүй. Засгийн газраас баталсан жишг тариф болох 10,000 төгрөг хэвээрээ мөрдөгдөнө гэж байна. Эргэн хүн материалаа бүрдүүлээд ороод ирэхэд тэрний эргээсээр дугаар хийхэд бүх мэдээлэл нь гарч ирнэ. Тэгэл шивлэгдээ шууд гарчнаа л гэсэн. Тэгэхээр дугаар сонгохгүй гэсэн болж штэ тийм ээ, сонгохгүй гэсэн болж байна. Тэгээд гарнаа л гэсэн ийм л үг. Учир яагаад гэвэл энэ бол улсын дугаар. Тэгээ олон улсын ханиуц манай хэлсэн учраас тээврийн сарын өртнөд пайц хадах хэвээр. Ингээд улсын дугаарыг хийж бүрдэх хэвээр юм үүрэгтэй штэ. Тэгэхээр энэ үүргээ биелүүлж яана гэж. За энэ хийснээр ямар ач холбогдолтой юм гэхээр зэрэг одоо манайханд тэгш дотоо болоод Азийн дугаар гэдгийг нэг нөхөр авчдаг. Тэгээ ямар шугамар авдгийг одоо ойлгогддог. Тэгэхээр энийг бүгд нь хаах зорилгоор энийг хийж байгаа. Ийхүү улсын дугаар олголт өөрчлөгдөж байна. Азийн дугааранд нэгүгээр хэлбэл таван чөтдөг байдал өөрчлөгдөж эхэллээ гэж ойлгож болно. Тэгэхээр энэ дугаар одоо програмд хийсэн таны одоо 9999 дугаар чинь одоо дараалал орж тэр эхний чинь дугааруудыг одоо танаа найзууд аваа явуучих юм уу, танаа нөхдүүд ирээд аваа явуучих юм уу гэж та нар асууж магадгүй тийм. Тэгэхээр энэ дугаарыг бол хольч нь одоо хөзөрчийг холиод тэг хийж байна. Тэгэхээр эндээс одоо 1153 дээр одоо ямар дугаар гарч ирэх нь одоо мэддэхгүй. Улсын дугаар авах гэсэн иргэн та гой номер гэж дугаарлаж зогсох шаардлагагүй болж байна.